хариулъя. Эхнийх нь болохоор энэ кардиганыг авсан. Өнгөн navy, тэгээд материал нь носон материал, үл size S нэг авч. Тэгээд энэ Uniqlo-гийн JW Anderson-тай хамтарсан denim авсан. Өнгөн бас navy. За дараачих нь болохоор энэ цамцыг авсан. Амар гоё бие дэвтэйхэн. Бариу албаар жоохон бариу болох гоё сайзыг нь авсан. Тэгээ энэ хоёрын өнгөн амар гоё цогцож байгаа. Тэгээд түрүүний цамцны яг адилхан өнгөтэйг нь бас авсан. Тэгээд түрүүний өмдний бас адилхан өнгөтэйг авсан. Нэг гадуур авсан. Энэ болохоор усны хамгаалалттай. Ер нь бол бороотой өдөр өмсөхөд зүгээр. Тэгээд энэний нэг таалагдсан юм нэм зах нь босоо байдал нь амар таалагдсан. Тэгээд эндээсээ бас юудангийн гаргаад бас өмсөж болно малгайтай. Энэ өнгө нь надад амар их таалагдаад байгаа. Нэг юм олив өнгөтэй. Надад ерөөсөө ийм өнгө хувцас байдаг байхгүй юу. Тэгээд таалагдж байгаа. Нэлээд casual талдаа. Гэтэ ингээд жоохон яг ч тийм амар хит тийм casual бас харагдахгүй байдаг болохоор маск авсан. Тэгээд энэ нь болохоор AHA, BHA-тэй. Ер нь бол арсыг юу яах жоохон пилинг хийх үйлчлэгээтэй маск. Тэгэхээр ерөнхийдөө арьсаа жоохон гуйжуулмаар байгаа үедээ ч юм уу, тиймэрхүү үедээ ер нь эсвэл жоохон юм гарах гээд байгаа үедээ ч юм уу те. Эсвэл юм гараад байгаа үедээ хэрэглүүл зүгээр санагдсан. Тэгээд өмнө нь ерөөсөө хэрэглэж үзээгүй брендийн маск. Тэгээд тэгээд бас тэмдэглэлийн дэвтэр авсан юм байна. Яг уу илүү жоохон төлөвлөгөөгөө бичдэг маягийн гэх юм уу. Энэний ингээд энэ брендийн тэмдэглэлийн дэвтрийг би 8 удаан ингээд зүгээр сонирхоод яваадсан хгүй юу. Тэгээд энэ жилийнхаа төлөвлөгөөний дэвтрээ арай авч амжаагүй байсан. Хуучин дэвтрээ ингээд ашиглаад яваадсан хгүй юу. Тэгээд одоо л нэг юм 25 оныхоо дэвтрийг худалдаж авч байна. Тэгээд энэ 25 оны 3 сараас 26 оны 3 сар хүртэл хэрэглэгдэх дэвтэр. Өнгө нь бүр надад амар таалагдж байгаа. Амар хөөрхөн өнгөтэй байгаад. Baby pink өнгөтэй. Тэгээд доторх нь нэг иймэрхүү. Одоо иймэрхүү ингээд сар болгоныхоо нийт юмудаа бол ингээд бичээд явна. Тэнгүүдээ эндээ болохоор юм сул спейстэй. Эндээ бол хүссэн юм а бичээд
хууц болгон дээр өөрөө хүссэн юм бичиж авах боломжтой. Ийм байлээ. Тэгээ ардаагаас нэр ийм хөөрхөн ийм хулдааснуудтай энэ дотор нь бас ингээд хүссэн юмудаа хийгээд ээж болох юм байлээ. Энэ дотор нь би гоё стикернууд хий гэж бодож байгаа. Иймэрхүү. Cute. Өнгөн амир хөөрхөн байгаа. Та бүр өнгөн амир таалагдж байгаа. Энэ baby pink өнгөн дээр ингээд ийм ногоо өнгө ороод ирэхээр амир хөөрхөн санагдаад байгаа. So cute. Тэгээд энэ дэвтэр дээр зөндөө олон гоё төлөвлөгөөгөө бичнэ. Нэрээ бас нэг хөөрхөн ийм хөөрхөн стикер авсан хөөрхөн магаад. Энийг би юу ч гэсэн дэвтэр дээрээ маань тэгээ камер дээрээ бас наачд юм илүү гэж бодож байгаа. Бүр амар хөөрхөн юм зүрхэн. Тэгээ тавар шигтгээтэй болохоор ингээд амар хөөрхөн. Би тэгээ дэвтэрнийхээ артлалт нөгөөний сул хулдаасан байсан хэсэгнүүд нь бүгдэнд нь ингээд өөртөө байсан ийм хөөрхөн стикернуудыг хийсэн байгаа. Тэгээд эднээс өөрний хвчлэн яг нөгөөнийг төлөвлөгөөн дээрээ бичиж нөгөө нааж болохоор тийм хөөрхөн стикернууд байгаа. Өмнө нь угаасаа авсан байсан. Тэгээд яг гоё таарсан. Эднээс бүр амар их хөөрхөн байгаа. Одоо жишээлбэл хүний төрсөн өдөр, динер ч юм уу те, парти, кафе, аялал, тэгэл кино үзэх, хичээлээ хийх, тэгэл мөнгө санхүү, шопинг, үсээд суулгах, хумсаа бодуулах, эмнэлэгт үзүүлэх гэх мэт ингээд амар хөөрхөн. Иймэрхүү юмнуудаар одоо төлөвлөгөөд дэвтрээ ингээд чимэглэхээр ингээд амар гоё, илүү гоё мотивашн авдаг юм шиг санагддаг. Ингээд арталтаа ингээд хийсэн байгаа. Нэг зургийн стикерээ камерын дээрээ наачлаа. Хөөрхөн би. Миний хүсэн хүлээж исэн захиалсан бараа маань ирсэн байна. Тэгээд юу гэж бодож байна? Бүгдээрээ unboxing хийцгээе. Тэгээд яг хүсэн хүлээсэн гэхээр сонир л доо. Яг үүндээ би 2 хоногийн өмнө захиалсан. Тэгээд өнөөдөр ирсэн. Амар удаан бодож ахуу яхуу гэж бодож агаад хямдарсан байгааг нь хараад тэгээд зориглоод авахар шийдсэн. Тийм бараа байгаа. Тэгээд би өөрөө задлахаас маш их дагдлжээ. Тэгээд одоо бүгдээрээ хамтдаа задлцгаая. Амар дагдлж байна. Ийм хайрцагтай. Задлцгаая. Гэж бодож байна. хоёрын 3 и. Та-даа! Medicube HR Booster Pro мөн билүү? Тийм. HR Booster Pro тэгээд нэлээд угаасаа нинки алдартай байгаа шүү дээ. Тэгээд
би ахуу гэж амар удаан бодож байгаа. Сая өөртөө Валентины бэлэг авчихлаа. Яг энэ ягаан өнгөтэйг нь би амар амаараас аахгүй. Тэгээд бүгдээрээ задлцгаая. Хамтдан захиалсан юм гэвэл энэ яг Medicube-ийн PDRN Pink Peptide Serum гэх юм болов? Юу ч гэсэн энэ хоёрыг хамтдан хэрэглүүл зүгээр гэд бичсэн байсан байхгүй юу? Тэгээд зүгээр туршиж үзье гэж бодоод хамтдан захиалж үзсэн. За ийм олон төрлийн одоо тохируулах байдаг гэдэг одоо сэцмээ буюу тайлбарууд нь байна. Хэсгийг дараа нь тогтоо уншина. Таран. Нам хөөх юм би. Яа энэ өнгөн бүр амар хөөрхөн байдаг хүн. Өнгөний хартаа. Үнэхээр soft baby pink өнгө штэ. Юм хөөрхөн өнгөтэй юм бэ. Ардаа бас яг ийм тайлбартай. Энэ тайлбар нь болохоор Япон болон англиар бичигтэй юм байна. За, эндээ ингээд ийм хөрхөн бичигтэй. Medicube. Энэ одоо яг гол нөгөөний хэрэглэх хэсэг маань байна. Энийг дараа нь яг хэрэглэх үедээ хуулж авъя. Тэр хэрнийг асаад үзэх үү? Booster mode, level 1. Wow, шууд бустер ингээ эхэлчих юм уу? Microcurrent mode, level 1. Аа, Derma shot mode, level 1. бүгдээрээ ингээд энэ дээр нь дарахаар. Air shot mode, level 1. Booster mode, level 1. So cute. Ийм хөөрхөн өнгөн хөөрхөн юм байна. Level 2. Энэ дээрээ дарахаар юу левел нь илүү ахт юм байна. Level 3. Level 4. Level 5. Левел 5 хүртлээр явж байна. Level 1. Буцаад энэ дээрээ нэг унтраахаар бол удаан дарвал унтрах юм байна. Бүр so cute, амар хөөрхөн ягаан өнгөтэй. Яг бичлэгэн дээрээс зөндөө хардсан л та. Гэтэ яг ингээд одоо ингээд минийх болцсон. Тэгээд энийг амар удаан скинкер хийхдээ хэрэглэн гэж бодохоор амар гой санагдчихээн. Угаасаа энэ төхөөрөмжийн ревю нь угаасаа амар сайн байсан шүү дээ. Угаасаа баг хүн болгон мэдчихэж байгаа. Гэтэ би яг энэ ягаан өнгөний амаараас таахгүй. Амар таалагдчихээн. Стикер наа гэж бодлоо. За тэгээд одоо энэ серумыг задлж үзье.
serum байна. Бас хөөрхөн ягаан өнгөтэй. Босод скин кэрүүдээ бас задлж үзцгээе. Аноагийн eye cream нүдний тосоогоо найрлах нь niacinamide, retinol тэгээд кофеин агуулж байгаа. Өглөө оройдоо нүднийхээ иргэн тойронд түрхэн. Дараагийн найзынхаа санал болгосон нүүрний кремийг задлацгаая. Нилээ зөөлөн бүтцтэй. Нилээ тосрохог гэхээсээ илүү юм амар гоё босрохог бүтцтэй санагдаж байна. За unboxing дууслаа. Өнөөдрийн гол сэдвийн эзэн бол Medicube-ийн HR Booster Pro. Одоо ингээд энийг гоё өдөр болгон биш юм а гэхэд ядаж өнжөөд нэг удаа хэрэглэе гэж бодож байна. Тэгээд дараа нь яг хэрэгжилж үзэж байгаа бичлэгээ бас оруулна. Маск тавиад дээрээс нь ингээд бустерээрээ ингэж массажлахаар бас арьсанд илүү сайн шингэдэг гэсэн. Тийм болохоор дараа нь хэрэгжилж үзнэ.